За тэгэхээр бид нар хүүхдийн хүчирхийлэл тийм ээ бэлгийн хүчирхийлэл хүүхд маань одоо ямар нэгэн тийм хүчирхийлэлд өртсөн энэ нөхцөлд бол одоо бид нар тэр болгон хажууд нь байдгүй шүү дээ тийм эцэгчүүдийн хувьд. Тэгэхээр энэ тухайн үед бол хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Нэгсэндээ одоо танихгүй хүн болоод таньдаг хүн байсан ч гэсэн биеинд нь хүрлээ гэхэд тухайн хүүхэд маань одоо өөрийгөө хамгаалах тийм чадвартай байх хэрэгтэй гэсэн үгийг л одоо хэлээд байгаа. Судалгаанаас үзэхэд бол хүүхэд 18 нас хүртлээр 20 эмэгтэй хүүхдүүдийн 20% нь ямар нэгэн хүчирхийлэлд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Эрэгтэй хүүхдүүдийн 8% нь өртсөн байдаг гэсэн юм судалгаа байд юм байна. За энийг ингээ харахад бол нэг ангид 30 хүүхэд байлаа гэж үзэхэд 6 эмэгтэй хүүхэд, нэг эрэгтэй хүүхэд ямар нэгэн байдлаар одоо хүчирхийлэлд өртсөн гэсэн юм судалгаа байдаг юм байлээ. Тэгэхээр энэ одоо маш аимшигтай харагдаж байгаа юм л да. Тэгэхээр бид нар нөгөө хүчирхийлэл бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах уу, хэрхэн одоо яаж шийтгэл оноох уу гэхээс илүүтэйгээр бага насны боловсролд нь энэ биеийн аюулгүй байдлын боловсрол гэдэг зүйлийг оруулж өгснөөрөө хүүхэд өөрийгөө хамгаалах тийм чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр мөн одоо юу гэдгийг танд хүчирхийллийг үйлдэж байгаа хүмүүс ихэнх тохиолдолд 85% нь одоо тэр тохиолдлуудын 85% нь дандаа таньдаг ойр дотны найз нөхөд одоо аав ээжийн танилуд гэдэг ч юм уу ийм байж идэг. Тэгэхээр хамгийн гол нь хүүхдүүд маань трийг нуудаг, одоо томчуудад хэлхээсээ айдаг тийм ээ. Хэрхэн илэрхийлж хэлхээ мэддэггүй юм асуудлууд гард юм байна. Тэгэхээр бид нар энийг яах ёстой юм бэ гэхээр хамгийн гол нь хүүхдэд чиний биеинд хэн хүрэх ёстой юм, хэн хүрэхгүй байх ёстой юм, биений чинь аль хэсэгт хүрэх ёстой юм тийм ээ. Хүрэхгүй байх ёстой юм. Хэрвээ хэн нэгэн чиний одоо биеинд хүрлээ гэхэд одоо хэрхэн тэрийг таслан зогсоох хэрэгтэй юм. Би зөвшөөрөөгүй байхад та миний биеинд хүрч болохгүй зогс гэд ингээд зогсоодог тийм ээ. Өөрөө тэгж хэлэх тийм зоригтойгоор хэлэх тийм чадвартай байх. Нөгөө талаасаа гэх юм бол бас эцэг ихтэй одоо аюулгүй сүлжээ гэж нэрлэдэг юм л да. Одоо эцэг их эмээ өвөө тийм ээ ах эгч гэдэг ч юм уу ойр дотны ихтгэлтэй хүмүүстэй өөрөө итгэж болох хүмүүстэй одоо тэрийг хилдэг. Энэ хүн инглээ тэглээ гэд айх зүйлгүйгээр нуух зүйлгүйгээр хилдэг. Ийм байх юм боловсролыг ерөөхдөө бид нар биеийн аюулгүй байдлын боловсрал гэдэг. Тэгэхээр энийг бол хөгжилтэй орнууд Америк, Англи одоо жишгээр бол сургуулийн өмнөх боловсрал, бага боловсралт те биеийн аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр гэдэг ийм цогц хөтөлбөрийг оруулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хөтөлбөрийг оруулж өгснөөрөө ямар одоо даваа талтай юм бэ гэхэд бүр цэцэрлэгийн наснасаа эхлээ 2 наснасаа хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай. Одоо жишээлх юм бол биеинд нь ингээд купальник гэдэг усны хувцас өмсүүлж байгаа юм л да тийм эмэгтэй хүүхдээ. Тэгэхээр энэ усны хувцсны ард байгаа зэсэг бол чиний нууц хэсэг шүү тийм ээ. Хувийн одоо хэсэг шүү. Энэ хувийн хэсэгт чинь хэн нэгэн хүн одоо зөвшөөрлгүй хүрэхийг чи бол зөвшөөрлгүй хүрэх ёсгүй. Тийм учраас чи хэрвээ хэн нэгэн хүрэх юм бол энийг одоо эцэг ихтэй хийлэх тийм ээ. Өөрийнхөө итгэдэг хүндээ хийлэх нөгөө талаасаа энэ одоо өөрийгөө хамгаалах тухайн үед одоо зоригтойгоор хэлэх дуурах ийм одоо чадвартай байх ёстой гэдгийг маш энгийнээр одоо зурагт те хүүхдийн зурагтай үлгэрээр дамжуулаад багш нь энийг зааж өгөх ийм цогц хөтөлбөрийг л бид нар биеийн аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа.